Сайн байцгаана уу эрхэм үндэт үзэгчдээ. ТV-с телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарс нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагвар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэг болон гарс нэвтрүүлгээр үзэхээс гадна нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Цагдаагийн байгууллагаас яг энэ 2 дугаар тээврийн эслийн хөдөлгөөн дээр бол хяналт тавьж байгаа. За иргэд маань Монгол Улсын зам хөдөлгөөний дөрмийн 25 дугаар зүйл залтыг бас уншиж сайтар судлаарай. За яагаад судлаарай гэж байгаа юм бэ гэхлээр та бүхэн энэ 2 дугаар тээврийн эслийн хөдөлгөөнд оролцоход хэрхэн яаж ямар дөрмийн зохицуултаар явах вэ гэдэг энэ дөрмийн залтан дээр нэг хүчлэн заагаад өгсөн байгаа. Тэгэхээр яг одоо гудам замд гарч байгаа нийтлэг зөрчил гэх юм бол бага насны хүүхдүүд одоо насны хязгаар зөрчиж, мопед болон цахилгаан мотоцикл жолоодж байгаа зөрчил бол нийтлэг бүтгэж байна. За энэ дээр бол цагдаагийн байгууллагаас хяналтыг бол тавьж ажиллаж байна. За мөн дээрээс нь зам хөдөлгөөний дүрм заасны дагуу бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюул саад бий болохооргүй нөхцөлтөөр зохицно гэж заасан. За энэ дээр нэг талаасаа иргэн нөгөө талаасаа хуулийн этгээд энийг зөрчиж байна. За яг энэ түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж албан байгууллагууд тухайн түрээсийн үйл ажиллагааны одоо тээврийн эслүүд хаа дуртай газараа одоо зогсох ийм төслийг болгоод байна. Манай Монголоос бусад улс орн дээр бол нэгдсэн одоо авцгсоолын паркл тавьдаг, нэгдсэн цэгтэй байдаг. Яг энэ хэсэг дээр л очдог. Тэгэхээр цэгүүдийг тодорхойлох чиглэлээр бас цагдаагийн байгууллагаас тухайн төрөөсөө үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд дээр бол албан мэдээллийг бол хургуулсан байгаа. За мөн дараагийн зүйл нь яг энэ зорчих хэсэг рүү ороо яваад байна. За урсгал сүрөө яваад эдгээр нь эргүүлээд нөгөө осол аварга бий болгож байгаа нөхцөлийг бүрдүүлээд байна. За энэ оны эхний 5 сарын байдлаар цахилгаан скутертэй 17, за цахилгаан мотоциклтэй холбоотой 40 осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тэгээ энэ ослын цаана нөгөө хүүхдүүдийн амнаас эрүүл мэнд яригдж байгаа. Нөгөө талаасаа эцэг эсрэг хамгаалагчийн үүрэг хариуцлага гэдэг зүйл бол үнэхээр хангалтгүй байна. Манай эцэг эхчүүд өөрсдийнхөө нэрээр тухайн одоо төрөөсөө үйл ажиллагаа татах эрхийг хүүхдийнхээ гар утсанд өөрсдөө хэрхээр суулгаж авч өгч байна. За яг энэ цахилгаан скутер, цахилгаан мопед өөрөө 16 нас хүрсэн хүн унж хөдөлгөөнд орцно гэж байна. Гэтэл эцэгчүүд маань 10 настай, 11, 12 настай хүүхдүүдтэй энэ одоо аппликейшн эрхийг авч өгöd байна. Ингээ гудам замын хөдөлгөөнд оролцож байгаад гэрэл төхөө мэдэхгүй, зогшгон мэдэхгүй эдгээр хүүхдүүд маань уул зурлууд чигээрээ явж ороод автомашинтай мөргөлдөж байгаа ослыг гаргаж байна. Мөн дээрээс нь цосоо харгамж авч чадлахгүйгээр явгууны замаар явж байгаа явган зөрчиж иргэдийг одоо мөргөж хэмтэж байгаа дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллага болов эрүүл мэндийн байгууллагад бүртгэж байна. Тэгэхээр манай эцэг эсрэг хамгаалагч нар хүүхдийн одоо аюулгүй байдал нэг номерт анхаарад хүүхдэд санаа тавиач. 2 дугаар тээврийн эслийг одоо шууд жолоодох эрхийг бий болгож байгаа зүйл нь эргүүлээд эрсдэл юм аа гэдэг ярмаар. За хоёр дахь зүйл дээр нь энэ төрөөсөө үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийнхаа хүрээнд энэ осол гэмтлээс зөвхөн цагдаагийн байгууллага биш тухайн байгууллагууд урьдчилан сэргийлэх үүргээ бас ухамсарлаарай гэдгийг зөвлөмөр байна. Цагдаагийн байгууллагаас яг хоёр дахь мэдээлэл шаардлага өгсөн. За ингээд яг энэ шаардлагын дагуу зохих арга хэмжээг авахгүй байгаа тохиолдол төр бид хүн зөрчлийн тухайлаар хариуцлага тооцох арга хэмжээг яригдана гэдгийг бас тухайн байгууллагуудад бас зөвлөмжөөр хургуулсан байгаа. За зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага гудам замд бол хяналтыг тавьж ажиллаж байна. За хамгийн гол нь манай иргэд маань бас бие биендээ хүлээцтэй байх зүйлүүдээр нэг дутагдaltaй зүйл үүсэж байна. Яг дөрмийн дагуу зорчих хэсгийн баруун өвгөөр явж байгаа 2 дугаар тээврээсэлтэй иргэд байна. Энийг жолооч нар одоо зам тавьж өгөхгүй зорчих хэсгийн баруун өвгөөр явж хагаад тухайн жолооч игнэвэр одоо шүрчих. За эсвэл бол одоо зам голж явах гэдэг ингээд зорчих хэсгийн баруун өвгөр явж байгаа явна ундаг дуутай мопедтэй скутертэй иргэдийг мөргөж хэмтэж байгаа тохиолдол муу идэл цагдаагийн байгууллагууд бүртгэж байгаа. Тэгэхээр бие биендээ хүлээцтэй байж яг энэ дөрмийг өргөлж явж байгаа 2 дугаар тээврийн эсэлтэй иргэдээ бас хөндлөж байгаа ч гэдэг жолооч иргэдэд зөвлөмөр байна. За ингээд зам хөдөлгөөнд оролцож байгаа жолооч 2 дугаар тээврийн эслээр явж байгаа иргэд маань дөрвөн цаасны дагуу уулзуур гарц руу төхөж ирээд та хурдаа
шууд сааруулах ёстой. Энэ үүргээ ухамсарлаараа явгууны гацтай гарамтай хэсгээр гарч байгаа явган зөрчигчийг мөргөж хинтээх заван уулзар хоцроод өгч ирээд хурдаас аруулах гэсэн дөрмийн залтыг баримтлаггүйгээс шалтгаалаад ослоор гарч байгаа тохиолдол төр энэ зүйл төр манай одоо хөдөлгөөнд оролцож байгаа 2 дуу тээврийн эрсдлийн иргэн замун дээрээс нь жолооч иргэд маань сайтар анхаараар гэдэг цагдаагийн байгууллагаас та бүхэндээ зөвлөжлөмөр байна. Тээврийн эрсдлийн дэд ангиллын стандарт батлагдсан. 45/98/2025 гэдэг стандарт батлагдсан. Энэ стандартын дагуу ундаг дуу, мопед, цахилгаан скутер, цахилгаан мотоцикл стандарт дээр тээврийн эрсдлийн ерөнхий шаардлагыг тавьдаг юм. Тэгэхээр энэний дагуу гудамжны хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн эрсдлүүдийн хяналтыг тавьж байна. За цахилгаан мотоцикл дээр бол толтой байх ёстой, гэрэл төхөөтэй байх ёстой, үзлэг онцлогоонд аваад улсын бүртгэгчний дугаар авсан байх ёстой шаардж байгаа. За мэдээж хэрэг дууд төхөөтэй байна. За мөн дээрээс нь яг энэ техник технологи хөгжиж байгаатай холбоотойгоор за мопедийн төрөлдөө хамаарж байгаа 50cc-тэй одоо моторын хүчин чадал нь 50cc. Гэсэн хэрнээсээ хурдны дээд түвшин эртээ 100 өртөө 140-тэй мопедод орчиж байна. За энийг бол мотоциклийн төрөлдөө хамааруулна гэдэг автоэрийн үндэсний төвөөс зарласан. Яг тэгэхээр 50cc хэрнээсээ тухайн тээврийн эрсдлийн хүчин чадал нь 90 болон 100 км/цагийн хүртэл чадвартай ийм зүйл гараад ирж байгаа. 100 өртөө 140-тэй. Тэгэхээр яг энэ 16 нас хүрсэн хүн хөдөлгөөрийн хүчин чадал 50cc. За тэгээд хурдны дээд хязгаар 50 км байна. За энийг бол мопедийн төрөлдөө авна. За хурдаараа давсан хөдөлгөөрийн хүчин чадлаараа давсан зүйлийг мотоциклийн төрөлд оруулна гэд автоэрийн үндэсний төвөөс тусдаа одоо програм нийцсэн. За яг энэ 6 сарын 1-ээс бүртгэлийг оруулаад хил гайлаар нэвтэж байгаа энэ мопедуудыг одоо яг хөдөлгөөрийн хүчин чадал, хурдны хүчин чадлаас нь мопед үү, мотоцикл гэдгээр нь ялгаад ингээд нэгдсэн системд ороод бүртгэж явж байгаа гэдэг бас иргэдэд зөвлөжлөмөр байна. За дээрээс нь энэ замун хөдөлгөөний дөрвөн цаасны дагуу ундаг дугуй, мопед, скутер, цахилгаан мотоцикл энэ бүх зүйл дээр аюулгүй байдлын хасан хамгаалтын малгай байна. Энэ нүүрүү дөрвөн заалтай байдаг. За эрүүл мэндийн байгууллага бид хүнд одоо мэдээлэл өгж байгаагаар энэ 2 дугаар тээврийн эрсдэл, 3 дугаар тээврийн эрсдэл, 4 дугаар тээврийн эрсдэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа тусалж өртөж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд гавл тарих нуруу нугасандаа гэмтэл авч байна. Гэмтэл нь дандаа хавсарсан гэмтэл авч байна. Тэгэхээр нөгөө хүний амь нас эрүүл мэндэд маш том эрсдэл хохирол учирж байна гэдэг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл өгöd байгаа юм. Тэгэхээр хамгаалах одоо малгайтай байхыг бол цагдаагийн байгууллагаас дөрвөн заасны дагуу шаардлага тавьж байгаа. Түрүүсийн үйл ажиллагаа эхэлж байгаа байгууллагууд маань энийг бол хэрэгжүүлнэ. Гэхдээ цаг хугацаа бол эдийн засгийн хувьд бас жоох хугацаа орохноо боломж олгооч гэдэг эс бид хүнд хариу өрөөсөн байгаа. Тэгэхээр бид нэр бол нэг номерт иргэдийнхаа аюулгүй байдал дээр хамгийн гол анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр иргэд маань нэг ч гэсэн иргэд маань осолд аваарт хүртүүлэхгүй байх, эрсдэл учруулахгүй байхын тулд тухайн байгууллагт хууль дүрмийн дагуу шаардлагуудыг тавьж байгаа. Иргэд маань замун хөдөлгөөнд оролцохдоо соёлтой, уулзар харцаар гарахтаа хондогдгоо скутер, мопед түрээд гарч байгаарэ гэдгийг зөвлөжмээр байна. Явгууны замаар цахилгаан скутер, за мопед хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг нэмэлтээр та бүхэнд зөвлөж хэлье. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм а. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэрэг тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. За намайг Ган Төмөр гэдгээ. Би энэ D5-ын жолооч байна. Би ерөнхийдөө дарыг ер нь задлахгүйгаа сайжруулдаг гэхээр ямар сандаа машина үзүүлэх гээд ирээд засвар үйлчилгээ хийлгээд байж байна. Ер нь жоохон хүч султай байсан. Сая нэг 20 км нэг хүч нэмэгдүүлдэг гэж бодис хийгээд яваад ирсэн чинь
Хүч нь ер нь их сайхан хэвийн жигд болоод эхэлж байна. Бензинд нэг тос хийсэн. Тэгээд моторонд бас тос хийгээд 20 км явж ирээ солиулна гэсэн тэрнийг нь хийлгээд Европондоо бас тос хийлгүүлсэн. Ихэнх машинууд ер нь 70-80% нь 10-аас дээш жилтэй. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч бохирдлоос үүссэн одоо койлц бариад компресс алдаад цилиндрийн даралт алдахаар одоо шатах камерт тос ороод энэ тос шатах камерт ороод байгаа. Бензин дутуу шатаж бензиний холим гихтээ түлш одоо форсунг сайн тоосруулж чадахгүйгээр энэ сэвчааг норгоод байгаа. Энэ шалтгаануудыг арилгаж байж ерөөсөө тосоо солихоос асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Байр нийтчнээс нэг 6-7 км хавцаа явсан чил ерөнхийдөө хаац жоохон гიშгүүлдэг байсан ч одоо бол ерөөсө зүгээр энгийн хаазаар л ер нь хүч нь аюу ер нь илт мэдгдээ их сайжирдаг юм байна. Урд нь бол бид нар чинь зүгээр энгийн нэг өвөлзөн гэл нэг солиод яваад иддэг байсан болохоор нэг анзаардаг бол байсан байна. Тэгээд нэг жоохон хүчин сулдаал ирдэг юм байна. Тэгээд яг сая энэ лидер автопарц дээр ирээд цэвэрлэгээний бодиснууд хийгээд явсан чинь бас шал өөр л болдго юм байна. Урд нь тэгж ерөөс хийлгүүлж байгаагүй. Нэгд өндөр зардалтай засвараас сэргийлж чадчихна. Хоёрт одоо энэ тос солих үйлчилгээ бол энэ задлгуу засах үйлчилгээ бусад тос солих үйлчилгээнээс харьцангуй зардал өндөр мэт боловч энэ тосоо солих хугацаанд 5-аас 10,000 хугацаанд одоо ердөө 1500-2000 мотортой хөдөлгөөр 1000 км-т одоо 20 литр бензин хэмнээд ирэхээр 10,000 км-т 200 литр бензин хэмнээд ирэхээр нөгөө задлахгүй засах үйлчилгээнд гаргасан зардлаа эргүүлээд хэмнэлтээр олоод авчиж байгаа. Тэгээд машина өндөр зардалтай засвараас сэргийлж байгаа ийм үйлчилгээ байгаа. Ямар сандаа зорж байгаа зав гаргаад аялалдаа явах гал тэрнээс өмнө бэлтгэл ажилдаа ороод хийлгээд эхэлж ил байна. Ер нь гэр бүлийн зориулттай машин. Тэгэл одоо монголчууд бүгд л аялж байгаа юм чинь тэгэл аялалдаа урагшаа гарах гэж байна шүү дээ одоо. Европондоо бас Европ цэвэрлэгээтэй гэд бодис хийсэн. Тэгээд ер нь ерөнхийдөө аль нь л бохирдолтой л байна гэж хэлээ ер нь. Зүгээр солиулаад яваад хахаар нэг цэвэрлэгээ хэлбэрээр солиулчвал хамаагүй дээр л болох юм байна ер нь. Хаац бас өгөл давалт нь хүртэл айгүй солигдож байгаа нь хүртэл илт мэдэгдэж байна. Урд нь болохоор солигдож байгаа нь их мэдэгдэхгүй жоохон хаацтай байгааддаг байсан. Солигдож байгаа нь хүртэл мэдэгдээд ингээд хөнгөрөөд ирж байна ер нь. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задахгүй засах үйлчилгээнд лидер автопарц компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм аа. Манай одоо лидер автопарцын хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Color өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэж байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал лидер автопарц компани та бүхний өгнө нээлттэй. Жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. $2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг.
За өнөөдрийн хувьд бол одоо Монголын Бартаад замын автоспортын холбооноос зохион байгуулж байгаа Монголын автоспорт холбоод автоспортын клубүүд тийм ээ. Автоспорт сонирхогч дэмжигчдийн нэгдсэн цугларалт болж байна гэж ойлгож байна. Энэ маань бол одоо анх удаага энэ 21 оноос нэг зохион байгуулагдаж байна. Одоо жил болгон боломжтой зохион байгуулагдав. Дээр нь мөн одоо энэ арга хэмжээний хүрээнд зам тээврийн ослоос энэ латинасны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх чиглэлтэй хожим аргаслахын төлөө гээд аяныг албан ёсоор эхлүүлж байгаа. Одоо зам тээврийн ослоос 20 онд хэд одоо 58 хүүхдээс орсон байдаг. Энэ маань одоо бүхэл бүтэн 2 ангитай тэмцэх хэмжээний хүүхдүүд шүү дээ. Онгороод одоо 10 гаруй хүүхд энэ автослын холбоос насаарсан. Энэ бол одоо гамшиг хэмжээнд өрсөн. Энэ ослыг бууруулах тал дээр одоо автоспортынхаа маань нэгдэж ажиллаж байгаа. Автоспортынхаа маань амь нэгтэй гэсэн уриатаагаар энэ аймаа нэгж явж байгаа. За хэдийгээр одоо ковидын 20 тэмцээн уралдаан зохиогдохгүй байгаа ч гэсэн энэ задгаа талбай арга хэмжээнд нь одоо маш олон клубүүд оролцож байна. Монголын Бартаад замын автоспортын холбооны салбар клубүүд, одоо хуучин машин сонирхчдын клубүүд, одоо манай мото клубүүд бүгдээрээ автомаструудын холбоо, жип клуб, моторо клуб, дал клуб гэдэг ер нь их клубүүд бүгд одоо өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Одоо нэг өдрийг бас чөлөө цагаар зөв боловсон өнгөрөөсөн бас их цаг арга хэмжээ болж байна. За одоо бүх нийт тамирчидаа хожим аргаслахын төлөө зам тээврийн ослоос хүүхдүүдийг хамгаалах аянд маань одоо бүгдээрээ нэг дээрээ автоспортын амь нэгтэй шүү. Та бүхэнд амжилтсая. За манайх бол 2019
12 оноос ерөнхийдөө автомашин чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад Хаа моторсыг бол 2018 оны 12 сарын 27-ны өдөр анх нээгдээд одоогоор ингээд 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За ерөнхийдөө төрөлжөөд дан Япон машин зардаг газар байгаа. За тэгээд суудлын Jeep Angle хайбрид бензин бүх төрлийн машиныг л ерөнхийдөө зарж борлуулж байгаа. Төсөөснөө бодит болго төсөөлөөс чи хурдан шийднэ гэдэг уриатай байдаг. За тэр нь юу вэ гэхээр одоо та ямар машин төсөөлж байна те тэрийг чинь бид нар бодитоор за тэгээ лизингийн нөхцөлийг маш хурдан шуургаад танд таатай нөхцлөөр шийдэх юм. За хугацаа болон тэ хүүний уян хатан нөхцлүүд тиймэрхүү байдлаар бүх одоо боломжтой гаргалгааг нь бол бид нар гаргаж өгнө. Машин дээр бол үнэлгээ өндөртэй гүйлт багтаа тий. Одоо ерөнхийдөө бол он хамаарахгүй одоо тий 2008-аас 18 оны машинуудыг урьдчилгаанд тооцож аваад урьдчилгааг бол 30-аас 40% нь бодож авдаг байгаа машины үнийн дүнгийн. За тэгээ Япон тэрэгэн дээр Япон тэрэг оролцуулж аавна. Таны үнж байгаа машиныг бол бид нэр яг зах зээлийн үнээр үнэлж аавна. Зээлийг бол одоо банкны 1.4-өөс 1.9-ийн хооронд за банк ус нь 2.3-аас 3-ын хооронд за хугацааны хувьд бол 30-аас 84 сарын хугацаатай гаргаж байгаа. За зээлийг бол өдөрт нь за ерөнхийдөө банк усын зээлийг бол за 2 цагийн дотор шийдэндээ. За тэгээд манаагаас бол машин болгондоо Улаанбаатар хотын дугаар, нөөтийн баримт. За тэгээд банк дүүргэлт. За автовер дээр гардаг одоо жижиг урсгал зардлуудыг бол манай бол хариуцаад бүрэн даагаад өгч байгаа. Одоо энэ наадмыг дуустлаа урамшуул гэдэг. За ерөнхийдөө бол одоо бүх юм ил тод болцсон амар. Одоо урд нь чинь одоо машин баг үнэлгээний хуудсанд баг ингэдэгс одоо бол хүн ямар машин авж байгаагаа те одоо үнэлгээний хуудас одоо тэр онлайнаар бүх юмаа шалгуулж байгаа. Урд нь чинь бид нэр онлайнаар биш заавал явж цаасаар бүх бичих бүрэмд бүрдүүлдэг юм бол одоо тийм бол байхгүй. Ерөөсөө л гар утас байла та баг бүх юмыг шийддэг болчиход байгаа. Тийм учраас бид нар бол тэн дээр ерөөсөө нөгөө хамгийн богино хугацааг л санал болгоод байгаа. Утсаар нь одоо эдийн засагчтай шууд уулзуулаад тэрийг нь бол шууд газар дээр нь шийдээд өгчөж байгаа. Манай хаяг гурвалжингийн гүүрний урталд за хүмүүсийн хамгийн их мэддэг мот буудлахын төв гээд буудлах спортын төв байгаа. Тэрний яг урталт нь байрлалтай байгаа. За манай харилцах хуудасны дугаар бол 77 77 67 тэг. За өдөр болгоно өглөө 9-өөс орой 19 цагийн хооронд ажиллаж байгаа. Амралтын өдрүүд бол 10 цагаас 18 цагийн хооронд ажиллаж байгаа. Porsche 911 GT3 RS. Сайн байцгаана уу эрхэм үзэгчид. Энэ удаагийнхаа дэлхийн авто 24/7 булангаа дэлхийн машин сонирхогчдын хайрыг татсан нэгэн машинаар эхлүүлж байна. 1963 онд зах зээлд гарснаас хойш загвар хурд хүч үзүүлэлтээр спорт машин жолоодогч нарын дуртай хүлэг болсон Porsche 911-ийн сүүлд гарсан Porsche 911 GT3 RS-ийг сонсоогүй, үзэж хараагүй машинд дурлагч бараг л байхгүй гэдэгт итгэлтэй байна. 518 морины хүчийг үзүүлэх чадалтай 6 цилиндртэй ямар нэгэн турбо болон суперчаржергүй 4000 хөдөлгүүр нь
түүнийг 100 км/цагийн хурдыг 3.2 секундэд авах боломжийг олгодог байна. Энэхүү хурдыг авах нөхцөлийг бүрдүүлсэн нэг хүчин зүйл нь мэдээж бас Porsche 911-ийн жингийн бууралттай холбоотой бөгөөд карбон мэт хөнгө материалыг та цөөнгүй харах ажээ. Салооны хувьд Porsche брендийг илэрхийлсэн тансаг гэвч бас спортлог загварыг хослуулж өгчээ. Tesla Cybertruck. Харин уламжлал ёсоор нэгэн цахилгаан машины тухай ярилцгаая. 2019 оны 11 сарын 21-нд болсон танилцуулгынхаа үеэр хизээч харагдаж байгаагүй содон дизайнараа шууган дэгдэж чадсан нэгэн машин бол Tesla Cybertruck юм. Сайн талаасаа биш, харин нэгэн хөгжилтэй гэхүү аль эсвэл бүтлгүүтлэг гэхүү нэгэн үйл явдлаар тэр дэлхийн мэдээ болгоноор яригдж байлаа. Хуйглагдсан цонхтой хэмээн онцгойлон Elon Musk шинэ машиныхаа цонх руу металл бөмбөг шитгэхэд цонх нь хагарч цуурсан нь олонний анхаарлыг нэлээд татсан юм. Тэр явдлаас хойш 4 жилийн дараа 2023 онд зах зээлд гарахад бэлэн болсон Cybertruck-ыг Tesla компани дахин танилцуулсан бөгөөд энэ удаа бүх алдаагаа зассан гэж хэлэхэд болохоор машины транслейшн бичлэгүүдийг Tesla United цацсан юм. Металл бөмбөг шидэхэд хагарч байсан цонх руу дахин металл бөмбөг шидэхэд хагараагүйгээс гадна бусад трак машинуудтай харьцуулсан чирх хуралдаанд Ford, Chevrolet, Rivian гэх 3 том трак үйлдвэрлэгчдийг хожоод зогсохгүй хол хайсан юм. Бүр илүү сонирхолтой бичлэгийг хийсэн байсан нь Porsche 911 машинтай 400 метрт уралдуулсан бичлэг байв. Porsche 911-ийг төрүүлэхээс гадна төрүүлэх мөчөд ардаа яг адилхан Porsche 911-ийг чирсэн байгаа нь үнэхээр гайхшруулж чадсан юм. 100 км/цагийн хурдыг 2.7 секундэд авах хүчтэй ба дээд хурд нь 180 км/цаг байх юм байна. Эрхэм үзэгчдээ манай гарц нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон та бүхэнд хүрч байна. Тэгэхээр манай Leader Auto Parts компани дээр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо ер нь цэвэрлж болох бүх зүйлээ одоо цэвэрлүүлсэн боловч одоо машиныхан маань мотор тачгинж дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд бензинд хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Юу юм болоо зарим газраар очихоор одоо мотороо задлуул эсвэл мотороо солиод солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш. Одоо задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. Би одоо анх энэ Leader Auto зилээд тэр машиныгаа тосмаслыг солиулаад тэгээд тэрнээс хойш баян ил солиулдаг болсон. Сүүлдээ энэ машина нэг залждаг ч юм уу гэсэн бодгол төрж ирсэн байхгүй. Уг нь. Тий, тэгсэн ч одоо мотор, хороо, одоо бензиний идан гэдэг бүгд янз. Бүр шинэ машин шиг болсон. Тэгээд анх би ихтэй нэг манай найз над зааж үзсэн хэлж ирсэн шүү дээ. Тэгэл одоо эмчлэхгүй, задлахгүй эмчилдэг гэдэг ийдсэн. Яг нэг үзье гэж яах бодсон. Тэг чи үнэхээр үнэн юм байна. Ямар сандаа би одоо энэ машина одоо солихгүйгээ ямар сандаа GoPro-ийн ийм гой болгосон шүү дээ. Ингээ буцаад гоо энийгээ гоё болгож аваад. Чи одоо мотор хороо бүх юм шинэ юм шиг болчих юм чи.
Яг нөгөө нэг задлахгүй эмчилнэ гэдэг чинь яг надад түнэл таалагдсан байхгүй. Тэгвэл би одоо энэ машина зархааргүй шийдээд тэгээ одоо гофер мөпрөө үеийн бой болгоод машиныгаа доод эдангуудыг бүгдийг солиулаад одоо яг олж исэн цоо шинэ машин шиг болсон. Одоо жишээ нь бодлоо би дахиад ийм шинэ машин авлагч бараг нэг доод нэг 15 сая нэмж солих яг ийм машин авах юм бол тэгээ эсвэл 20 сая. Агшаа нүүлцлэгээ болохоор айгүй хямд байгаа байхгүй. Тэгээ 3 4 хийлгчээр итэл нэг 2 3 сая хүрэх юм хүрэхгүй шүү дээ. Саяд л багтаж байгаа даа баг тий. Тэгээд ийм гоё болчоод ямар сайдаа хүчин одоо зарахгүй унахаа шийдээд машинаа ийм гоё болгочаад. Ерөөсөө би нэг одоо ганц одоо бодол тийм байгаа. Тэгээд ямар сайдаа би солиод дахиад машинаа шинжилээ гэж бодсон юм. Тэгсэн чи яг буцаад яг цоо шинэ машин шиг орж ирсэн машин шиг болчоор нь ямар сайдаа гүплээ солиод ийм болгож гоё болгож хагаад дахиад нэг 4 5 жил унахад байгаа байхгүй юу? Энэ бол эдлэгээ бол уртсах нь бол үний юм байдаг юм байна. Би өөрөө биеэрээ мэдэлч ямар сайдаа өөрийнхөө машинаа бол гоё болгож. Одоо тэр эд ангид бүгдийг сольсон. Дотоодын шалвчийн бүгдийг нөгөө 5D билүү. Тийм болгоод янзын болгосон шүү дээ. Одоо маргааш одоо 89-91 оныхны нөгөө төгсөлтөө гоё баяр болохыг тэн дээр одоо би мууган гавьяатны байлээ тэ 91 оныхаа. Тэгээ тэрийг одоо тугийн өргөхийн нээлттэйгээ. Тэгээ тэн дээр одоо гоё шинэ машинтай юм шиг очиж штэ энэ үү. Тэ. Яг Google сольж гоё болцоо гэжтэй. Тийм бэ. Одоо ингээл мотор хороод бензиний асуудалгүй болчиход чинь доодын дангуудын янзлал тэгэл Google-ийн гоё болох хүмүүс гаж чинь 10 албал биш юм шиг харагдаж байгаа үстэй. Тэгээд шалууч малууч бүх юм нэгээ сольжгоо чи яг орж цоошин машин болж байгаа. Ор болдог одоо албал 10 байна штэ. За тийм нь олдох нь ховор байна. За ор болдог нь байхаараа люк болчиход байгаа. Яг миний хичээл бүх юугаар авахгүй гэнэ бол дээд бүх юмтайгаа. Тийм. Full option тий. Тийм болохоор одоо ингээл өөр сүүлийн шинэ машин авах гэж одоо суудлын гол нь юм ор болохгүй. Тэгвэл атуусан сууж байгаа юм шиг. Эсвэл онгоцсон сууж байгаа юм шиг тийм л байгаа юм чи. Сандал нь эргээл өөдөөдөөс хараад одоо би тамирчтай суулгаа явах гэж өөдөөдөөс хараад голдон чемдандаа хөзөл гол явчих юм чи. Гол нь тийм байдаг аахгүй. Тэгээд энэ машин одоо яйдал гэж бодож ирсэн аахгүй. Тэгээд одоо зарахгүй бол одоо мотор хорвоны асуудал үүсгээд байдаг. Бас удаа явцсан. Тэгсэн чи энд ирээд яг үнэхээр нэг задлах юмчлэн гэдгийг бол үнэхээр өөрөө биеэрээ мэдэрчээд тэгээ энийг бүр гоё болохын тулд ямаас гофер мөпөр бүх дангийн сольжоод яг одоо олж ирсэн машин шиг болсон байхгүй. Тэгээ одоо дөнгөж сая би зуныхаа маслыг сольчвал одоо гараал удахгүй одоо хөдөө гадаа гэж явна шүү дээ. Зугаалж өгнө. Тий явж өгнө шүү дээ. Явдаг буудэн шүү дээ энэ чинь. Юусе ямар сандал би нэг зарахгүй энтэйгээ явна гэж бол машин тэгээ янзлаад байгаа юм тэр байхгүй юу. Тэгээ одоо бас би урданд бас найз нөхдөд хэлжээсэ ингээд үнэн байдгийн байх шүү. Миний найзууд энэгээр хийж гоё машин тэгээ одоо тос маслаа солиулаад энэ чинь бас бензин дотор гоё бодис хийгээд бензиний юуг нь бүгд цэвлээч систем цэвлээч тийм л шүү дээ. Одоо яг бензиний юу гэдгүүлээ нэг систем цэвэрлэгч байгаа. Тэгээд одоо мотор цэвэрлэгч тослогооны тий. Одоо солихтой хүртэл заавал ч нэг бодис хийгээд нэг 30 км сая дахиад хэлнэ шүү дээ. Тэгээд эрэнгуудаа солихооч яг тэр бодис хийнгуудаа одоо ингээл шүүр үзэн шүү дээ. Цэвэрхэн харагдаж байгаа байхгүй. А тэр бодис хийнгуудаа 30 км дахиад эрэнгууд нь гоожуулахад тасгар. Тий бүхэлдээ сайн задлж илээ. Тэгээд одоо син мослыг гэж яг л одоо худлаа хэлэхэд яг өнөөдөр Японоос авч байгаа юм шиг л байна. Японоос буугаад гайлаас авч байгаа юм шиг. Явд эдээ ингээд бүдээс очоо яг гоё болчих юм чи. Тэгээ ямар сайдаа илүүсэл юу яах юм чи нэнийгээ зарахгүй тосмаас ингээд солио явж явах юм чи. Энэ ямар ч маш хүн тосмаасаа сольдсон шүү дээ. Тий. Хамгийн гол нь чи нэг тий нэмэлт юм хийгээд тэгээ ямар сайдаа би энэ машинаа гоё болгочоод ямар сайдаа манай найзуудаа би хэлж байгаа. 10 асфальт жип гэж байгаа шүү дээ. Гүпний. Дээд гайхал яваад. Гой гүпэр байна шүү дээ. Энэ хаана хийдэг нэ манайхан хийдэг юм. Манай Монголд хийж илээ. Энэ одоо компанийн нэр юм биш лээ. Юунаас дэше өгсөд телевизээр дэше өгсөд нэг газар хийж илээ. Айгуу гоё хийдэг газар лээ бас. Давхар бас тэр газараа магтчихээ та. Ийм гоё зузаан гүп юутай хийдэг юм лээ. Хөнгөн юм биш үү? Хөнгөн. Хүмүүс төмөр гэж бодоод байгаа байхгүй. Ийм зузаан цэрлээд байгаа. Тэгээ машинтайгаа явхаар заримтайгаа ахгүй анзаардаг байхгүй юу. Тэгвэл тэгээд зөрөгтөл ингэж зүлдэн шүү дээ. Тэг ямар албад ийм албад шинэ албад гарцсан юм болов уу гэж боддог юм уу. Эсвэл хууч албад ийм байдаг юм гэдэг. Дахин хэлгээд энэ байгаль зэндүүлж байгаа хэлмээр байна. За. Тэр манай одоо лидер авто партийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ
хаягийг тодорхой хийж өгье. Одоо Чулуун овооны нохоотой хөшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колокор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсэж байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсэж байвал Leader Auto Parts компани та бүхний өгнө нээлттэй. Жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. (2018) онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж, автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж өрсөн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээд инхрүүлээ болонгуудаас мэдлэгээ одоо аривжуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэд гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзийтэй байх болтугай.